Сайн байцгаана уу үзэгчдээ. Гадаад харилцааны сэргэлт хэлэлцүүлгийн шин дугаараа хүрэхэд бэлэн боллоо. Бид энэ удаагийн дугаараараа Бүгд найрамдах Солонгос улсын төрийн тэргүүний Монгол улсад хийсэн төрийн айлчилтай холбоотой сэдвийг талаар хэлэлцүүлэг өрнүүлэхээр зочдоо студидтэй урьсан байна. За миний зүүн гар талаас Монгол улсын их сургуулийн олон улсын харилцааны сургуулийн багш доктор Бацэцэг, за олон улсын харилцаа судлаач түүхч профессор Баярхүү, за Монгол улсын их сургуулийн олон улсын харилцааны сургуулийн багш доктор Өнөрмаа, за Монгол улсын ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Одоёр гэсэн зочдыг бид студидтэй урьсан байна. За эхний асуултыг би Одоёр зөвлөхөд тавья. Тэгэхээр Монгол улсын ерөнхийлөгч Уханагийн хүрэлцэхүйн урилгаар Бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч Ижиан Мён за 7 дугаар сарын 9-өөс 11-ний хооронд буюу Монгол үндэсний их баяр наадмын үеэр Монгол улсын өндөр дэд зочин болж урагдж айлчлал хийлээ. Тэгэхээр энэ айлчлалын үр дүн ер нь Монгол улсын гадаад бодлого талдаа ямар үр өгөөж өгсөн юм айлчлал болов? За маш баярлалаа. Ингээд бас гадаад харилцааны сэргэлт нэвтрүүлгийнхаа ээлжид дугаарт өргөдөж оролцож байгаадаа баяртай байна. Тэгээд баяр наадмын дараа төрийн тэргүүний Солонгосын төрийн тэргүүний манай улсад хийсэн төрийн айлчлалын бас үр дүн ач холбогдлыг бас ярих гэж байгаад бас баяртай байна. Тэгээд энэхүү айлчлал маань бас их түүхэн айлчлал боллоо. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд дэлхийг Монголд гэсэн ийм горимтойгоор гадаад харилцаагаа Монгол улсын ерөнхийлөгч хөрс явуулж ирлээ. За энэний хүрээнд ч гэсэн наадмын үеэр хүндэт зочдоо урьдаг, наадмын хүндэт зочноор дэлхийн бас улс орнуудын хаад ноёд төрийн тэргүүнээр ирдэг ийм бас нэг сайхан жишг тогтоод байна. За энэ удаагийн ээлжит зочноор Солонгос улсын Бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч Ижиан Мён гэргийн хамтаар манай улс төрийн айлчлал хийлээ. Тэгэхээр сайхан үр дүнтэй, үр өгөөжтэй, маш их юм цар хүрээ томтой айлчлал боллоо. Тэгээд бас энэ айлчлалын үр дүнг нийтэд наваад ярих юм бол бас бидний цаг хүрэхгүй байх. Зүгээр товчлоод хэлэхэд 21 баримтчигт гар хэсэг зурсан. Мэдээж Солонгос Монголын харилцааг түүхэн замналаар наваад үзэх юм бол маш өргөн цар хүрээтэй. Олон суур эрх зүйн баримтчгууд маань байгуулагдсан байдаг. Тэгэхээр хоёр тал бол улам идэвхтэй ажиллаж ер нь энэ айлчлалынхаа дараагийн үештийг хэрхэн явуулах юм. Энэ айлчлалын үеэр хоёр ерөнхийлөгч маань уулзаж ярилцаад хоёр орны харилцааны алтан үеийг эхлүүлэх гэдэг тохиролцоонд бол хүрсэн. Энэ тохиролцоог бол өмнө нь Ижиан Мён ерөнхийлөгчөөс тангар өгснийхаа дараа манай улсын ерөнхийлөгчд хүсэл тавьж хоёр улсын ерөнхийлөгч утсаар ярьсан. Тэгээ утсаар ярихдаа бол энэ асуудлыг хоорондоо ярилцаж тохиролцоо төрийн айлчлалын үеэр энийг алгажуулъя гэдэг ийм тохиролцоонд хүрсэн учраас энэ бас их тийм түүхэн айлчлалын хүрээнд хоёр орны харилцааг олон жил бид нар бас хамтарч ажиллаж ирлээ. Бие бинийгээ таньж мэдлээ. Түүхэн замналаа харсан ч бас уялдаа холбоотой явж ирсэн улс орнууд. Тийм учраас энэ дараагийн үе шатыг бид нар алтан үе болгоё. Энд үнэхээр хоёр орны харилцаа бол бүх салбартаа өргөжин хөгжсөн. Өнгөрсөн 35 жилийн хугацаанд хөгжүүлж ирсэн харилцан хамтын ажиллагаагаа дүгэн зэгэнж ололт амжилтын талаар дүгнэлт хийсэн. Алдаа мадгийн ч гэсэн бас нээлттэй дотн ярилцсан ийм сайхан айлчлал боллоо. 21 эрх зүйн баримтчиг байгууллаа. Олон салбарт хамтарч ажиллахаар тохиролцлоо. Энэ айлчлалын хүрээнд бол Солонгос улстай ер нь манай гадаад бодлогын хүрээнд бид нар бүх улс орнуудтай бүхэл адилхан юм яриад байдаг биш. Яг тэр улсад нь таарсан манай улсын харилцаанд манай улсын хөгжил дэвшилт хэрэгтэй тэр салбарыг сонгож харилцаа ашигтай байх зарчмаар хамтарч ажиллая гэдэг ийм гормын даваа ажиллаж байгаагийн хувьд Солонгос улстай жишээлбэл тэр олон салбаруудаас онцлох зүйл нь эрүүл мэндийн салбарт төлхөө хамтарч ажилладаг бай гэж. Хавдрын үндэсний төвийн 2 дугаар эмнэлгийг барих энэ асуудлыг хүртэл Солонгосын талдаа ярьж тохиролцлоо. Энийг энэ талаараа бас санамжиг байгууллаа. За Солонгосын санхүүжилтээр ажиллах энэ гормыг бол тохиролцлоо. Тэр хамтарсан тунхаглал гэдэг баримт бичигт бол бүхий л ярьсан зүйлээ тусгасан. Визний асуудал байна, тийм ээ. Ард иргэдийн солилцоо, боловсролын, соёл шинжилгээ ухааны чиглэлээр хамтарч ажиллах, уул уурхайн чиглэлээр хамтарч ажиллах, худалдаа эдийн засаг, зам тээвэр, логистик гэдэг энэ олон нийгмийн том салбаруудын хамтын ажиллагааг бол яаж зохицлох вэ гэдгээ яаж тохирсон зүйлүүдээ бүгдийн тунхаглал болгож гаргаад энэ тунхаглал дээрээ бол маш дэлгэрэнгүй Монгол Солонгос хэлээр баталсан байна. Энэ тунхаглалын дагуу цаашдаа яг ирэх 30 жил, 40 жил, 50 жилдээ энэ хоёр улсын харилцаа алтан үеийг эхлүүлж байгаа юм шиг яаж явах вэ гэдэг замын зураглалаа тохирч гаргаж авсан. Тэгээ энэ тунхаглалд бол айлчлалын үр дүн, ач холбогдол тэр чигээрээ туссан байна. Ач холбогдлоосоо товчхон хэлэхэд манай улсын 61 мянган иргэн Солонгост ажиллаж амьдардаг.
байнга ирж очиж яадаг ийм визтэй. За Солонгосын ч гэсэн 25,000 гаруй одоо иргэд бол бас энд бизнес эрхэлдэг. Манай улстай бас их тийм ойрхон холбоотой, зарим нь гэр бүл болсон ч байдаг ийм олон улсууд байдаг юм байлээ. Тэгэхээр энэ иргэд хоорондын солилцоо, иргэд хоорондын харилцаа, соёлын салбарт, боловсролын салбарт, улс төр нийгэм эдийн засгийн салбарт ч гэсэн өргөжиж хөгжих энэ сайхан одоо үндэс суурь тавигдсан байсныг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх энэ тунхаглалыг бол гаргаж хоёр ерөнхийлөгчийн төрийн айлчлалын өндөр дэд түвшний хэмжээнд уулзалтынхаа эцэст нь бол хоёулаа тунхаглан зарласнараа энэ айлчлал бол бас их тийм түүхэн цар хүрээ томтой ач холбогдол ихтэй ийм айлчлал болсон. Ард иргэд ч гэсэн зөвхөн Монголд биш одоо Солонгост байгаа манай иргэд Солонгосын иргэд ч гэсэн наадмын өдрүүдээр одоо Солонгос бол монголоор бас амьсгаллаа шүү дээ, тийм ээ. Дэлхийн адууны өдөр ч гэсэн тэмдэглэгдэж байна. 11-ний өдрийн наадмын нээлтийн үйл ажиллагаан дээр ч гэсэн манай улсын өв соёл, үг түүх, онцлог тэр нүүдэлчин одоо Монгол байх мөн чанар өөрөө ямар байдгийг Солонгосын шинэ үе ч гэсэн одоо хэдийгээр манай хоёр улс хоорондох ойрхон харилцаатай ч гэсэн залуучууд нь манай улсыг бас тэр болгон сайн мэддэггүй. Тэр утгаараа бас тийм аялал жуулчлал их өргөн царвартай хөгжиж идэг гэдэг ийм мэдээ байдаг. Тэр утгаараа бас энэ айлчил бол 3 хоногийн туршид Монгол улсын одоо улс төр дипломатын салбар хэрхэн одоо мундаг ажилтیں۔ Гэдгийг харуулаад зогсохгүй манай улсын үг түүх, өв соёл, ард иргэд нь яаж одоо наадмаа тэмдэглэдэг, ямар үндэс одоо суурьтай ийм одоо олон мянган жилийн өв соёлтой ийм улс байдгийг, ямар үндэслэлтэй улс байдгийг гэдгийг нь бол харуулсан ийм улс төр дипломатын хувьд ч өндөр ач холбогдолтой, үг түүх, соёлын хувьд ч өндөр ач холбогдолтой, нийгэм эдийн засгийн хөгжлийн ч гэсэн их чухал ийм айлчлал болсон гэж дүгнэж байгаа. Орчин үедээ бол 30 гаруй жил харилцаад за өнөөдөр бол стратегийн түншлэлийн төвшөнд ингээ харилцаа өргөжөө хөгжиж явж байна. Гэхдээ бидний хувьд бол харилцааны түүх бол өн эртний түүхтэй хэлхээ холбоотой. Тэгэхээр та энэ түүхэн талаас нь бас хоёр ард түмний харилцаа холбоог юу гэж дүгнэж байна? Тий. Ер нь Монгол Солонгосын харилцаа бол 21-р зуунд төлөвшөж байгаа Азийн үндсэндээ ах トゥ хоёр улсын хоорондын хамгийн итгэмжилсэн ийм түншлэлийн харилцааны бүр бэлэгдэл болохоор, бэлэг тэмдэг болохоор ийм харилцаа болцсон байна л да. За түүхөөх юм бол 995 онд дагаас 1031 жилийн өмнө шүү дээ, тийм ээ. Монгол Солонгосын хоорондын анхны одоо соёлын харилцаа, соёл хүмүүнлэгийн харилцаа үлсэн гэж үздэг. Тухайн үеийн гуйлан улс тэгээ манай Монголын нутаг дээр байсан Кедан гүрний хооронд анх харилцаа тогтоо. Тэгээд энэ харилцаа маань Чингис үе цаашаа хөгжөөд Юан гүрний үед бүр төгөлдөржөөд бүр ингээд ургийн харилцаатай болоод тийм ээ. Юан гүрний их хаан Хувлайн ганц охин Хотог бэгчин Солонгосын хааны гүнж болж очиод одоо хүртэл Хотог бэхийн шарил бол хоёр Солонгосын хил дээр хойд Солонгост байж байгаа шүү дээ. Тийм гэдэг ч юм уу. Ингээд 1995 онд энэ соёлын харилцааны 1000 жилийг хоёр талдаа тэмдэглээд би тэр ойд бас оролцож явсан Солонгосын Данкугийн их сургууль, Монгол улсын их сургууль, Монгол Солонгосын соёлын харилцааны 1000 жил гэж олон улсын том хурал зохион байгуулахад би илтгэл тавьж ирсэн л да. Тэгвэл тэр Данкугийн их сургуулийн ерөнхийлөгч нь Ким Хакчун гэдэг хүн Монгол Солонгосын харилцааг төвөгчлээд их гоё ярьж ирсэн байдаг. Тэгэхээр тэр хурлаас хойш өнөөдөр 31 жил өнгөрчих гэж. За 1990 онд дипломат харилцаа тогтоосоо. За 90 онд бол Солонгос Монгол хоёр дипломат харилцаа тогтоохдоо тухайн манай Ахмад дипломатч нар яриад байгаа юм. Ер нь мэдрэгдэжсэн гэж. Нэгэн тал тогтоочих юм бол энэ харилцаа цаашаа бол өстой дардан замаар явах юм байна. Бүр хоёр хүнийг хүлээж ирсэн юм байна гэж. Тэгэхээр яг хүйтэн дэний төгсгөл үе. За тухайн үед өмнө Солонгост Монголыг хэрхэн харсан юм бэ гэж. За 1988 оны Сеулийн Олимпиас эхлээл Монгол улсын нэр дуулцсан да. Манай нэг тамирчин Сеулийн Олимпиас ч медаль аваад ирдэг шүү дээ, тийм ээ, боксчин. Тэгэл тэндээс эхлээл Монгол гэдэг нэг юм болсон байдаг гэж. За яг мэдээж ерөнхий ойлголтоор бол хойд Солонгостой холбоотны харилцаатай Азийн нэг коммунист улс Монгол гэж. Манайд бол харин өмнө Солонгосын талаар бол маш олон жил тийм буруу ташаа гэдэг юм үзэл сурталчилсан мэдээлэл бүр төлөвшөө тогтцсон. Бидний үеийнхэн бидний аав ээж бол өмнө Солонгост фашист дарангуйлагч цус дэглэн байна. Тоглоомын дэглэн байна гэсэн ийм ойлголттойгоор 90 онд гинт хаалгаа нэгэл хоёр талаасаа уул затгсан чинь 1999 онд Солонгосын ерөнхийлөгч Ким Дэжун одоо Солонгосын ерөнхийлөгч нараас Нобелийн эмэгтэй өвний шагнал хүртсэн цорын ганц хүн шүү дээ. Ким Дэжунийг айлчлахад
хоёр улс хоорондоо 21-р зууны харилцан нөхсөн хамтын ажиллагаа хөгжлийн түншлэл гэдгийг тунхаглаад тавьсан. Тэгэхээр ер нь түншлэлийн харилцааг бол за 97 онд Японтой, 99 онд Солонгостой гэдэг Азийн хоёр түнш улстайгаа тогтоочсон. Европын Америктэй хол байхад тийм ээ. За Орос хятад хоёроосоо төрүүлээд тийм ээ Япон, Солонгос гэдэг. Тэгээ 21-р зуун руу хандуулсан гэдэг нь хоёулаа Япон, Солонгос хоёр. Тэгэхээр үл манай гадаад бодлогын том ололт байсан л да. Тэгээд ер нь 90 оноос хойш ингээ ажиглахад 36 жилийн энэ түүхэн тоймыг би ярихад бол Монгол Солонгосын хооронд түншлийн харилцаа 4 үе шат дамжаад хөгжсөн байх юм. 99 онд Кимдэжүний айлчлалаар 21-р зуун руу хандуулсан харилцан нөхсөн. За 2006 онд ерөнхийлөгч Номи хүнийг Монголд айлчлахад одоо манай их Монгол улсын 800 жилийн ойд оролцох гэж ирсэн шүү дээ. Бас хүндэт зочин нэг зочин. Тэгэхэд бол Солонгосыг сайн хөршийн гэдэг ийм түншлэлийг Солонгостой байгуулсан. Сайн хөршийн найрамдал хамтын ажиллагааны түншлэл гэж. За 2011 онд түүнийгээ ижбүрэн түншлэл болгоод тэгээд олон улсын харилцааны дипломат практик тэр болгон байдгүй байх нь байна. Монгол Солонгосын хоёр ерөнхийлөгч ковидын үед хоёулаа цахимаар хэлэлцээ хийгээд 2021 онд стратегийн түншлэл болгоод нөгөө ижбүрэн түншлэлээ 10 жилийн дараа шатахуулаад ингээд дээвш. Тэгэхээр саяын айлчлал үед бол манай ерөнхийлөгчийн хэлсэн үгэн дээр олон удаа гарч ирлээ. Хэлцээнд ч яригдчихсэн. За бүгд найрамдах Солонгос улс бол Монгол улсын стратегийн түнш бөгөөд 3 дахь хөршмөн гэсэн ийм л нэр томьёо хэрэглээд байсан шүү дээ. Тэгэхээр яг энэ 36 жилийн нэг түүхийг харах юм бол би өөрөө судалгаа хийгээд үзэхэд альч одоо Монгол гадаад айлын улсын хоорондын хоёр талын хамтын ажиллагаанд тэр болгон бас өгүүлэгддэг гэдэг юм уу харагддаг нэг үзэгдэл нь бол хоёр талын дээд өндөр төвшний төрийн 3 өндөрлөгийн төвшний харилцан айлчлалууд хоёр урсгалтай болоод хэвшсэн байгаа юм. 90-ад онд ч хоёр урсгалтай байсан байна. 2000-ад онд ч байсан байна, одоо ч байна. Хоёр урсгалтай. Яг тоог нь ярих юм бол манайхаас төрийн 3 өндөрлөгийн төвшөнд 19 удаа Солонгостой айлчилсан бол Солонгосын талаас миний тооцоогоор нэг 13 болчиход байгаа юм. Одоо саяны айлчлалыг оруулаад. Яг манайх бол төлхөө байгаа л да. Тэгтээ тэр нь чухал биш. Ямар ч байсан энэ 36 жилд бол цоошнэр эхлүүлсэн харилцаа гэхэд үнэхээр нэг одоо нэг монголчууд одоо манай залуу их юм бол зүгээр л байсан юм шиг 70-80 жилийн өмнө байж байсан юм уу 50-60 жилийн өмнө чи ийм харилцаа байсан юм уу гэж ялгахааргүй ийм дотн харилцаа тогтоож чадсан цөөхөн улсуудын нэг нь Солонгос байгаа юм л да. Сая энэ айлчлалаар хоёр орны худалдааны эргэлтийг 2030 он гэхэд 1 тэрбум Америк долларт одоо хүргье гэдэг ийм тохиролцоог бол хийсэн. За тэгэхээр энэ айлчлалаас бас нөгөө ижбүрэн эдийн засгийн түншлийн хэлэлцээр байгуулах болов гэсэн ийм өндөр хүлээлт хоёр талдаа бол байсан. Тэгэхээр зарчмын тохиролцоонд бол хүрсэн байна. Ямар зарчмын тохиролцоонд хүрсэн байна? За баярлалаа. За бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгчийн өндөр дээд түвшний айлчлалын хүрээнд за маш олон ийм тунхаг бичигт бол гар үсэг зурсан. За үүний нэг нь бол хоёр улсын эдийн засаг хамтын ажиллагааг цааш нь өргөжүүлэх, хөгжүүлэх, за бэхжүүлэхэд одоо хамгийн гол нь ач холбогдол өгсөн. За тэгээд энэ ач холбогдлын хүрээнд бол ижбүрэн эдийн засгийн түншлийн хэлэлцээрийг байгуулах ерөнхий зарчимд бол хүрсэн. За энэ зарчим зарчмыг одоо бий болгосноор өөрөөр хэлбэл хоёр улсын хоорондох ижбүрэн эдийн засгийн түншлийн хэлэлцээр байгуулна гэдэг бол ерөнхийдөө хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг цааш нь хөгжүүлэх, шин шатанд гаргах, замун цаашлаад эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээг одоо нэмэгдүүлэх ийм чухал ач холбогдолтой. За Монгол улсын хувьд бол 2015 онд Япон улстай эдийн засгийн түншлийн хэлэлцээрийг бол байгуулсан. За анхны одоо эдийн засгийн түншлийн хэлэлцээр байсан. За мэдээж Монгол улс жижиг эдийн засгтай юм улс орны хувьд бол мэдээж одоо их гүрнүүттэй энэ эдийн засгийн чөлөө худалдааны энэ хэлэлцээр байгуулахад бол маш их одоо сургамж авах тийм ээ. За тэгээд цаашид харилцан ашигтай байхын зарчмыг бол баримтлах хэрэгтэй байдаг. За энэ эдийн засгийн одоо чөлөө худалдааны хэлэлцээр дээр түшиглээд алдаа сургамжин дээр одоо бид нар одоо сургамж аваад
одоо Бүгд найрамдах Солонгос улстай иж бүрэн эдийн засгийн түншлэлийн хилцээр байгуулах зарчим байгуулагдсан явдал бол хоёр улсын эдийн засгийн одоо хүрээнд одоо шинэ шатанд гаргах, за цар хүрээг нь одоо илүү өргөн хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэх ийм одоо чухал ач холбогдолтой. За мөн түүнчлэн эдийн засгийн салбарыг ярьж байгаас гадна банк санхүүгийн салбарт бас хамтарч ажиллах, за харилцан одоо арилжааны банкуудын салбаруудыг нээх, за ангиснээр одоо өөрөөр хэлбэл санхүүгийн доктортой байдлыг хангах, тийм ээ, хөрөнгө оруулалтыг татах энэ одоо бас нэг ийм чухал ач холбогдол бол бас харагдж байгаа. За мөн цаашлаад Солонгосын өөрөөр хэлбэл одоо шинэ хот төлөвлөлтийн хувьд бол бас хамтарч ажиллах, за шинэ ухаалаг хотыг байгуулах, тийм ээ. За мөн одоо шинэ техник технологиг нутагшуулах, за ангиснээрээ бол ерөнхийдөө эдийн засаг одоо хөгжих юм боломжтой байгаа. За Бүгд найрамдах Солонгос улсын хувьд гэх юм бол дэлхийн эдийн засагт одоо 11-р байранд ордог. За 2025 оны одоо судалгаагаар бол ерөнхийдөө юу гэхээр Бүгд найрамдах Солонгос улсын экспорт нэг 710 орчим тэрбум доллар, за импорт нэг 630 орчим ийм тэрбум доллар байгаа. За үүнтэй зэрэгцээд Монгол Солонгосын хоёр улс орны худалдааны эргэлт бол 2025 онд нэг 504 орчим сая ам доллар байгаа. За энэ иж бүрэн эдийн засгийн түншлэлийн хилцээрийг одоо байгуулснараа Монгол улс маань өөрөөр хэлбэл одоо бүхий салбарт тийм ээ хамтарч ажиллах, за эдийн засгийн үр өгөөжийг хүртэх, харилцан ашигтай байх энэ зарчмыг бол одоо зарчимд хүрэх ийм одоо чухал ач холбогдолтой гэж бас хэлж болохоор байгаа. За сая хилцээрийн үр дүнг хэтийн төлөвийг одоо сая хэлсэн. За өөрөөр хэлбэл эх 5 жилд хоёр улс орны худалдааны нийт эргэлтийг нэг 1 тэрбум орчим одоо долларт хүргэнэ гэсэн. За энэ тоо хэмжээнд хүрэхийн тулд бол энэ одоо хэлцээрийн үр дүнд маш өргөн хүрээг одоо хамарсан дижитал эдийн засаг, тийм ээ, техник технологийн дамжуулалт, за мөн цаашлаад дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд одоо хамрагдах. За Монгол улсын хувьд гэх юм бол одоо нэмэн өртөг шингэсэн ийм одоо бүтээгдэхүүн бид нар экспортлох ийм одоо боломж бол гарч ирж байгаа гэдгээр бас их онцлогтой ийм хэлцээр байна гэж дүгнж хэлж болохоор байна. Өмнөд Солонгосын төрийн тэргүүн гэргийтэйгэн тэргүүн хатагтаатайгаа Монгол улсад яг наадмын үеэр альчилсан, наадмын одоо нээлтийн ёслолд хүндэт зочноор оролцлоо. Сурын талбайд одоо сур тавилаа. Энэ одоо үйл явц бол тэр өдөр бол одоо Солонгосын хэвлэл мэдээлэлээр ард түмний дунд бол одоо маш сайхан дулаан эерэг ийм уур амьсгалыг бол бүрдүүлж исэн. За тэгэхээр Монгол Солонгосын одоо харилцаанд энэ удаагийн айлчлал цаашид соёл хүмүүнлэг ард түмний хоорондын харилцаанд ямар чухал одоо ач холбогдол өгч байна вэ? За тэгэхээр Монгол улсын гадаад бодлого бол сүүлийн жилүүдэд бол маш эрчимтэй, идэвхтэй, тасралтгүй явагдаж байгаа. За мөн одоо маш үр дүнтэй явагдаж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй гэж бодож байна. За тэгэхээр ер нь дэлхийн олон улс үндэстний одоо ерөнхийлөгч удирдагч нар, за хатад эрхэм хүндэт зочид төлөөлөгчд бол сүүлийн жилүүд бол тасралтгүй Монгол улсад бол Монгол улсын ерөнхийлөгчийн урилгаар бол төрийн өндөр дэд хэмжээний айлчлалуудыг бол хийж байна л да. Тэгэхээр энэ төрийн өндөр дэд хэмжээний айлчлал тасралтгүй явагдаж байна гэдэг маань бол ерөөсөө Монгол улсын гадаад бодлогын энэ эрчимтэй бөгөөд идэвхтэй явагдаж байгааг энийг илэрхийлэл гэж хэлж бас болох юм аа. За тэгэхээр ер нь одоо яг энэ айлчлал бол маш одоо онцгой цаг үед бол бас болсноороо онцлог байгаа юм л да. Тэгэхээр Монгол улсад дэлхийд одоо ганцхан одоо байдаг наадмын одоо энэ үеэр бол Монгол Солонгос улсын ерөнхийлөгч тэргүүн хатагтай хамт Монгол улсад бол айлчилсан байгаа. За тэгэхээр наадмын цаг үеийг одоо сонгосон гэдэг бол өөрөө маш одоо онцгой цаг үе бөгөөд ач холбогдлыг бол өгж байгаа юм. Тэгэхээр энд бас улс төр эдийн засаг хөрөнгө оруулалт тийм ээ бүх одоо салбарын одоо хамтын ажиллагааг одоо өргөжүүлэхээс гадна энэ болгоны үндсэн одоо чиглэл улам энэ одоо айлчлалыг баялаг болгодог агуулгыг одоо өргөн хүрээнд найрсаг уур амьсгалд болгодог үр дүнгийн бол тодорхой хэмжээнд маш өндөр түвшинд авчирдаг нэг зүйл бол энэ гадаад харилцааны тийм ээ гадаад бодлогын салшгүй нэг бүрэлдэхүүн хэсэг болохын соёлын дипломат ажиллагаа болж байгаа маа. Тэгэхээр соёлын дипломат ажиллагаа гэдэг бол өөрөө ерөөсөө маш одоо үн цэнтэй энэ гадаад бодлогын үндсэн одоо үр дүнг болгох бодлогын арга хэрэгсэл болгож өгч байгаа. Тэгэхээр наадмын одоо цаг үеэр бол бидний айлчлалыг бол бас зориуд зохион байгуулж хийсэн нь өөрөө өндөр ач холбогдлыг өгж байгаа юм. За хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг өргөн хүрээндээ маш үр дүнд авчирхад бол энэ наадам өөрөө гадаад бодлогын одоо чухал эндэр болж өгч байгаа маа гэж хэлж болох юм байна. За үүнээс гадна гадаад бодлого бол нэг салшгүй нэг одоо чухал бүрэлдэхүүн хэсэг гэж хэлсэнчлэн за Солонгос улсын ерөнхийлөгч болоод тэргүүн хатагтай нар бол за зүлэг ногоон дивжэн дээр одоо наадмын эрхэм хүндэч зочин байлаа. За яг одоо морин хуур, уртын дуу, хөөми, сур харва, Монгол бүх
За хурдан морины уралдаан гэдэг одоо бүх энэ Монгол үндэсний хэв шинжээг агуулсан энэ онцлог сайхан одоо хэв шинж одоо уламжлалт баяруудаа болвол зочид төлөөлөгчид бол яг газар дээр нь одоо очиж танилцуулсан байгаа нь одоо эдгээр төрийн тэргүүн хатагтай нараар дамжуулаад Солонгосын нийт ард түмэнд бол одоо Монгол ёс заншлыг бас түгээн дэлгэрүүлэх цаашлаад бол энэ төрийн өндөр дэд түвшний айлчлалын хүрээнд бол Монгол улсын энэ хэв шинж бүхий одоо энэ гайхамшигтай сайхан үйл явдлуудыг онцлог үндэсний хэв шинжийг бол дэлхийд түгээн дэлгэрүүлэхэд бол энэ дипломат ажиллагаа тийм ээ соёлын дипломат ажиллагаа бол маш их одоо хүндтэй үүрэг гүйцэтгэж байгаа маа. За үүнээс гадна бол Солонгос улсын төрийн тэргүүн за мөн одоо тэргүүн хатагтай тийм ээ Монгол улсын тэргүүн хатагтай хамт Монгол улсын Чингис хаан үндэсний музейд бол зочилсон байгаа. За тэгээд Чингис хаан үндэсний музей бол одоо бас л Монгол улсын энэ соёлын дипломат ажиллагаа явуулах бас үндсэн төв нь бас болж өгж байгаа гэдгээрээ бол онцлог байна. Байгуулагдаад бол төдий удаан одоо жил биш ч гэсэн одоо өнөөдөр бол 10 гаруй орны төрийн тэргүүн хатагтай нар бол тийм ээ энэ Чингис хаан үндэсний музейд бол аль хэдийн зочилсон байна. За тэнд бол үндэсний өв бахархалт Монгол улсын одоо нүүдэлчин өв соёл сэтгэлгээний онцлог Монгол гих одоо онцлог хэв шинжийг одоо зөвхөн музейн одоо энэ тайлбар үзмрээс үзэхээс гадна өөрөө одоо Монгол улсын одоо бүх хэв шинжийг бол тийм ээ газар дээр нь очиж за тэр айлчлал одоо бусад одоо яриа хэлцээрүүдийг бол тэр музейд хийх жишээтэй за тэгээд ирээдүйн одоо харилцаа хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх чиглэлээр музейн хамтын ажиллагааны чиглэлээр за хамтарч ажиллах одоо бүх дүр зургийг бол тэр музейд бас хийж хэрэгжүүлж байгаа нь өөрөө бас соёлын дипломат бодлогын хамгийн гол үр дүн үн цэн нь бас орж байна гэж хэлж болох юм аа. За үүнээс гадна ерөнхийлөгчийн одоо Солонгос улсын ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд за маш олон одоо харилцаа ажиллах хамтын санамж бичгүүд болоод энэ тунхаг бичгүүдийг бол гаргасан байгаа. Тэгэхээр энд засгийн газар хоорондын за мөн одоо байгууллага хоорондын энэ тунхаг бичгийг бол одоо гарын үсэг зурж зарим дээр нь бол үзгэсэн. Тэгэхээр энэ үндэсний одоо Чингис хаан үндэсний музей болоод Солонгосын далайн өвийн үндэсний төвтэй ирээдүйд харилцаж хамтарч ажиллах тал дээр бол харилцан ойлголцлын санамж бичгийг бол байгуулсан байна. Тэгэхээр энэ үйл ажиллагаа ирээдүйд одоо маш сайн одоо биелэлээ олж үр дүнтэй хөгжих юм бол бас манай улсад одоо шинэ салбарын хувьд тийм ээ далайн усан дор ялангуяа газар доогоор хамтран одоо хайлт малтлах хийх за далайн усан доогоорх одоо эртний өв эдийн зүйл баримт бичиг одоо эд өвийн зүйлийг бол гаргаж ирэх тийм ээ за түүнийг бол хоёр улс хамтаар одоо хамгаалах ийм шин одоо өвийн мэргэжилтэн бэлтгэх нэг ясандаа бол одоо Чингис хаан үндэсний музейн 2-3 мэргэжилтэн Солонгос улсад очиж энэ усан доогоорх одоо үндэсний өвийн энэ хамгаалтын үйл ажиллагааг хийх хэрэгжүүлэх ухаж малталтын хамтын ажиллагаанд бол мэргэжилтэн бэлтгэгдэнэ гэсэн үг. Ингээд 28 онд бол манай хоёр улс бол Монгол улсад ийм хамтын ажиллагааныхаа үр дүнг үзэн яг энэ чиглэлээр бол бас цоо шин ийм үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг бол бас илэрхийлэх ийм ажиллагаа болж байгаа. За үүнээс гадна за хоёр орны энэ хамтын ажиллагааны энэ тунхаг бичгийн хүрээнд бол энэ иргэд хоорондын хамтын ажиллагаа за оюутан солилцоо багш солилцоо дээрэс нь бол энэ эрдэм шинжилгээ тий хамтын ажиллагааны хүрээнд судалгааны чиглэлүүдээр бол маш сайн хамтарч ажиллана гэдэг дээр бол бас их ач холбогдлыг бол өгсөн. Тэгэхээр Монгол болоод Солонгос улс хоёр бол ер нь эртнээс эдүүгээ хүртэл энэ соёлын тал дээр хамтын ажиллагааг бол одоо тасралтгүй үргэлжлүүлж хийж хэрэгжүүлсээр байгаа л да. Тэгэхээр үүний нэг жишээ бол Монгол улс өөрөө дэлхийд за цаашлаад бүс нутагтаа инх тайван аюулгүй байдлыг тогтооход дуу хоолойгоо хүргэдэг цөмийн зэвсгээс ангид байхын төлөө тууштай одоо дэмждэг тийм ээ. За тэгээд цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх одоо ийм орон байхын тулд Солонгосын хойгийн цөмийн зэвсэггүй бүс байх. За зүүн хойд Азийн улс үндэстнүүдийн хооронд ив нэгдлийг одоо хамгаалахад бол Монгол улс өөрөө одоо санаачилсан энэ Улаанбаатарын яриа хэлцээ гэдэг зүйлийг бол 2015 оноос хойш тасралтгүй одоо 10 гаруй жилдээ энэ жил бол одоо 11 дахь жилдээ бол зохион байгуулж байна. Тэгэхээр энэ жил энэ Улаанбаатарын яриа хэлцээ гэдэг маань яг үндсэн утга нь бол ерөөсөө л инх тайван аюулгүй байдал цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх энэ бол Солонгосын хойгийн асуудал, Солонгосын хойгийн инх тайвны асуудал. Энэ удаад бол энэ Солонгосын нэгдлийн яамны сайд нь өөрөө хурж ирээд одоо эрхэм зочин байлаа. За мөн одоо маш чухал илтгэлийг бол хэлэлцүүлсэн. Энэ нь хойд Солонгосын хойгийн цөмийн зэвсэггүй бүс инх тайван аюулгүй байдлын одоо төлөв тууштай тэмцэх дуу хоолойгоо одоо хүргэсэн нь бол бас манай хоёр орны инх тайван аюулгүй байдлын төлөө эртнээс эдүүгээ одоо хүртэл одоо тасралтгүй хамтран ажиллаж байгааг нэг илэрхийлж байгаа. Тэгэхээр энэ айлчлалын хүрээнд түрүүн зөвлөлт хэлсэн манай судлаачид хэлсэн ер нь хамтын ажиллагаа маань алтан үеийг
одоо алтан үе дээрээ иржээ гэж тийм. Тэгэхээр энэ алтан үеийг бол бид нэр бодит үр дүнгээр баяжуулна гэж одоо ингэж зарлан тунхагсан. Үүний жишээ бол маш олон одоо хамтын ажиллагаанд шинэ одоо үе таалга нээсэн, шинэ боломжуудыг нээсэн байгаа. Энэ нь өөрөө Монгол улсын зүүн хойд Аз дахь хөгжилтэй ардчилсан орнуудтай бол стратегийн түншлээ баталгаажуулсан, хамтын ирээдүйн одоо үйл ажиллагаагаа улам одоо баталгаажуулсан, тийм. Ирээдүгөө бол илүү одоо өөдрөгөөр одоо үр дүнтэй харахаар бол ийм одоо үйл ажиллагаанууд бол их яригдлаа. Худалдааныхаа эргэлтийг одоо нэмэгдүүлэх гэдэг зорилтыг дээд түвшиндээ ингээд тавьчлаа. Тэгэхээр энийг бүрдүүлэхэд бол Монгол улсын хувьд гадаад худалдаагаа төрөлжүүлэх, зарим одоо экспортын бараа бүтээгдэхүүнээ одоо нэмэн үртэг шингээж гадаад зах зээл гаргах ийм одоо шаардлага бол тулгарч байгаа. Өмнөд Солонгос улсын хувьд бол технологийн хөгжил дээрээ үндэслээд Монгол улсын одоо ашигт малтмлын салбар, ялангуяа газрын ховор элементийн салбарт одоо хамтарч ажиллах юм сонирхолтой байгаа. Тэгэхээр энэ айлчлалаас бас энэ дээр нэлээд ийм цаашдын ирээдүйг одоо төлөвлөсөн нэлээд том шийдвэрүүд гарах болов гэсэн хүлээлт бол байсан. Энэ салбарт Монгол улс өмнөд Солонгос улстай хамтрахад ер нь манад эрсдэл саад тотгоор гадаад бодлого талаас байгаа юу? За Монгол Солонгосын хоорондын энэ стратегийн түншлэл. За манай хувьд 3 дахь хөршийн бодлого гэдэг. Тэгэхээр энэ дээд түвшинд төрчихсөн энэ улс төрийн дээд түвшний итгэмжилсэн энэ дотны харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах нь хамгийн чухал зорилт болж байна л да. Ер нь төрийн айлчлалуудын чинь дагалдаж явдаг яриа нь бол эдийн засгийн агуулгаар баяжуулах гэж. Тэгэхээр эдийн засгийн агуулгаар баяжуулна гэдэг маань худалдаагаа өсгөнө гэсэн үг, хөрөнгө оруулалтаа нэмнэ гэсэн үг. За тэгээ эдийн засгийн бус салбарын хамтын ажиллагаа. За гол нь энд Монголын ард түмэн энэ дээр бол тийм ээ илүү их хожиж явах хэрэгтэй гэж. Яг гэвэл хөгжлийн төвшингээ аваад очихвол монголчуудыг лөөдөн татах гээд энэ гадаад түнш улсууч ажиллаад байна шүү дээ. Тэгэхээр энэ өнцгөөс эргээд харах юм бол бид бас чамлахааргүй амжилтанд хүрсэн байна. 1990 онд дипломат харилцаа тогтоогоод нэг эхний 1 жилийн байдлаар хоёр улсын хооронд 2.7 сая долларын худалдаа хийсэн бол өнгөрсөн оны худалдааны дүн бол 700 сая доллар буюу 260 дахин өссөн ийм дүнтэй байгаа. Тэгэхээр бол ойрын хугацаанд энэ худалдааныхаа дүнг бол тэрбум долларт хүргэнэ гэж байна шүү дээ. За мэдээж газар зүйн хүчин зүйл нөлөөлж байна, тээвэр логистикийн асуудлууд байна. Гол нь бол хоёр талдаа энэ худалдаа эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэх эрмэлзэл нь яг ингээд нэг төвшөнд очиод тэр дундаа Монгол улсыг аль болохоор дэмжин туслах гэсэн тэр Солонгосын тэр улс төрийн дээд түвшний дэмжлэгийг бол бид их олдуурхан харж байна л да. Тэгэхээр нэг алтан үе гэж яриад байгаа чинь бол за улс төр ийм өндөр түвшинд төрчихсөн. Тэгэхээр энэ алтан үеийг чинь яаж биетэй бодтой болох юм хтэй зэрэг худалдаа эдийн засгийн Монгол Солонгосын харилцаанаас монголчууд илүү их ашиг олсон байх гэдэг юм. Монгол улс хөгжсөн байх гэж. Тэгэхээр олон гарцыг хайж байна. Би Монгол Солонгосын хоорондын цөмийн эрчим хүчний хамтын ажиллагааны анхан шатны хэлэлцээнүүдэд бас оролцож байсан. Уулзалт хэлэлцээнүүдэд. Тэгэхээр бол жишээ нь бид Францтай цөмийн эрчим хүчний хамтын ажиллагаа хөгжүүлээд явж байна. Солонгос сонирхч л байна. Тийм ээ одоо манай Дорноговд олборлож байгаа ураны олборлтыг сонирхч л байна. Оролцъё гэсэн байр суурь илэрхийлж байна. Солонгосын эрдэс баялагын дэд сайд нэрээд Улаанбаатарт бас хэлэлцээ хийж хат би оролцож байсан л. Тэгсэн сая энэ төрийн айлчлалын явцад бол газрын ховор элемент болоод явчихж байна. Газрын ховор элементийг судлах лаборатори гэдэг юм уу? Солонгостой хамтраад байгуулж байгаа юм байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр бол Солонгос бол энэ манай байгалийн баялаг түүхийн өдрөө бол бүх салбарт ороход бэлэн байна. Ямар ч асуудалгүй. Тэгээд хоёр талынхаа давуу талыг хоёр улсын давуу талаа нэрлээд байгаа шүү дээ. Сая бизнесийн форум дээр ярьж байсан шүү дээ. Монгол улсад байгалийн асар их баялаг байна. Тийм ээ. Хөгжих асар их ирээдүйн потенциал байна. Солонгост бол хөгжлийн баялаг туршлага байна. Шинэ техник, технологи нь байна. Энэ хоёрыг л хоёр талаас нь огтлцуулаад хамтран ажиллах юм бол болохгүй зүйл алгаа гэдэг. Тэгээ одоо яг энэ манайх энэ бензиний хамсалтай энэ үед Солонгосоос бензин аавна гэдэг одоо баг бэлтээ байттай хэрэгжиж явах шиг байна, тийм ээ. Бас л туслал гэж байна, болдгол юм байна, тийм ээ. Заавал эн чинь газар зүйн бэрхшээлийг давж болдгол юм байна гэдгийг нь харагдах гэж байна л да. Тэгэхээр бол манай зүгээс юу анхаарах юм бэ гэж. Бид үнэхээр энэ экспортоо төрөлжүүлэх хэрэгтэй. Эсвэл энэ байгалийн баялаг түүхийдээ нэмэн үртэг шингээд юм уу, тийм ээ.
одоо арай илүү боловсруулалт хийдэг ч юм уу. Ингээд гадаад тодтолдоход бол болохгүй гэх газар байхгүй. Ялангуяа АСЕАН дээр нэг хүн 3 гээд аваад үзэх юм бол хятад өмнөд солонгосын хооронд маш татан худалдаа эдийн засгийн түншлэлийн харилцаа хөгжиж байгаа. Хятадаар дамжаад өмнөд солонгостой харилцах зам бол нээлттэй байгаа байхгүй юу. Бид тэр болгоныг ашиглаж чадахгүй байна гэж тийм ээ. Жишээ нь Монгол солонгосын бизнесийн форум дээр бол манай солонгосын эрхэмдээ зочин бол урамтайгаа юу хэлсэн шүү дээ. Бидний сэтгэлийг огшдлоо ярьсан байхгүй юу. Ягаад гэвэл зэрэг би солонгосынхаа нэг үндэсний хуралдаар сууж байгаа юм шиг л надад харагдаж байна. Хэн нь солонгос, хэн нь монгол юм бэ? Би ялгахгүй байна гэж тийм ээ. Тэгэхээр ийм дотн ижил төстэй бидний соёлын хувьд бол ижил төстэй олон зүйл байна гэдэг. Тэгээд дээрэс нь бас давуу тал гэдэг яг би нэмээ хэлж л да. Энэ Монголын орчин үеийн Монголын нийгэм монголчууд бүхэлдээ солонгосын соёлд маш амархан засчихсан. Тийм ээ. Солонгос хоолыг өнөөдөр гадаад хоолгоод цэрвэж байгаа монгол хүн байхгүй. Телевизээр солонгосын сериалууд үзэхэд бол дургүй монгол хүн байхгүй. Тийм ээ. Солонгосын соёлын одоо тэр Netflix гэх тийм ээ. Бас нэг юу ороод ирсэн байлээ. Тэрийг үл ерөнхийлөгч нь бүр нэрлсэн шүү дээ. Тэгэхээр мэдээллийн технологийн энэ ололтыг дамжуулаад солонгосоос соёл бол хаалтгүй Монголд нэвтэрч байгаа. Харин зөрүүлээд бид Монголынхаа соёлыг сая энэ наадам дипломаси гэж нэрлэх гээд шүү дээ. Энэ солонгосын ерөнхийлөгч энэ манай наадамд оролцоод наадмын энэ уур амьсгал солонгост мэдрэгдэж байна гэдэг чинь өнөөдөр Монгол гэж хинбэ гэдгийг таних бас нэг том сувг нэгчлээ л дээ. Манай ерөнхийлөгч яхаараа ингээд энэ улсын үндэсний баярт ийм том зочин болоо явдаг. Тэр үндэсний баяр нь юу юм бэ гэж тийм ээ. Тэгэхээр бол аль аль нь соёлын хоёр талын нэвчилт хийж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ маань бол одоо юу гэдгийг худалдаа эдийн засгийг хөгжүүлэх том одоо хумсрын суурь болох юм байна. Одоо мэдлэгийн гэдэг юм уу хумсрын суурь болох юм. Тэгэхээр бол хоёр талд бол ямар нэгэн садаа бэрхшээл гэж байхгүй. Манай талаас л илүү их чармайлтал орно. Энийг бол манай бизнесийн сая форум дээр сайн ойлгосон л доо. За үргэлжлүүлээд яг бизнес хөрөнгө оруулалтын форумын уур амьсгал хөрөнгө оруулагч өмнөд солонгосын одоо олон хөрөнгө оруулагч ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд ингээ багтаж ирээд Монголд хөрөнгө оруулах ямар боломж болцоо байна. Саад бэрхшээл нь юу вэ гэдэг талаар бас ингээд санаа бодлоо солилцоод явсан шүү дээ тийм. Тэр нь өмнөд солонгосын хөрөнгө оруулагчид манайхаас юу хүсэж байна? Монгол солонгосын эдийн засгийн бизнес форум айлчлалын хүрээнд бол болсон. За тэгээд энэ эдийн засгийн бизнес форумд солонгосын болон одоо Монгол улсын 250 гаруй аж ахуйн нэгжүүд бол оролцсон. За тэгээд энэ эдийн засгийн форумын ерөнхийдөө гол ач холбогдол нь юу гэхээр Монгол улсын хувьд гэх юм бол хөрөнгө оруулагчийг татах хэрэгтэй. За тэгээд Монгол улсын хувьд гэх юм бол өөрөөр хэлбэл одоо байгаа баялаг газранд орох баялаг өөрөөр хэлбэл солонгосчуудын цаад хөрөнгө оруулагчийн татаад байгаа тэр сонирхлыг юун дээр татж яах гэдэг дээр бол бизнесменийнхэн бол нэлээд ийм ач холбогдол өгч бас оролцсон. За Монгол улсад бол газрын ховор элемент байна. Нэгдүгээрт одоо маш их сонирхлын татж байгаа нь бол газрын ховор элемент байгаа. За Солонгосын гадаад хэргийн сайд Пак Жин одоо ажиллаад хоёр улсын хамтарсан ийм газрын ховор элементийн судалгааны төвийг одоо байгуулъя гэж анх одоо санаачлаг гаргаад за тэгээд 2025 онд бол энэ хамтарсан газрын ховор элементийн хамтарсан судалгааны төвийг бол байгуулсан. За сая гаргасан тунхаглалт бол өөрөөр хэлбэл солонгосчуудын тэр хөрөнгө оруулагчдыг татаад байгаа гол сонирхол буюу нөгөө газрын ховор элемент. Газрын ховор элементийн салбарыг одоо яагаад ингэж сонирхол татаад байна гэхээр угаасаа дэлхийн нийтээрээ дижитал техник технологийн одоо дэвшилтэд энэ 90 үед ирсэн. За гол түүхийд нь бол газрын ховор элемент байдаг. За ийм учраас энэ салбар руу одоо хамтарч ажиллах ийм одоо боломж байна. Судалгааны төв нь одоо байгуулагдсан байна. За энэгээрээ дамжуулаад өөрөөр хэлбэл манайд газрын баялаг нь Солонгост өөрөөр хэлбэл нөгөө технологи дэвшилтэд технологи нь байна. Энэ хоёрыг хослуулад өөрөөр хэлбэл бас нэг одоо экспортыг одоо төрөлжүүлэх тийм ээ. Гадаад худалдааныхаа эргэлтийг нэмэгдүүлэх, за мөн одоо энэ валютын урсгалыг тодорхой чиглэсэн энэ боломж бол бас харагдаад байна. За мөн цаашлаад өөрөөр хэлбэл Монгол улсын хувьд бүгд нэг Солонгос улс руу одоо шинэ молибдений хүдэр, за амс одоо оюунл шүржмэл бүтээгдэхүүн мөн цаашлаад одоо шинэ технологийн одоо эд ангиудыг бид нар бол экспортлдог. За энэ иж бүрэн эдийн засгийн түншлэлийн хилцээрийн үр дүнд бол мэдээж одоо энэ экспортлох бараа бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах хэрэгтэй.
Тэгжээж бид нар 5 жилийн дараа бид нар нөгөө 1 тэрбум долларт хүрэх энэ одоо зорилттой хүрэх ёстой. За эсвэргээр бүгд найрамдах Солонгос улсаас ямар бараа бүтээгдэхүүн импортоор авдаг гэхээр бид нар мэдж байгаа тийм ээ. Машин техник, цахилгаан бараа, за одоо шинэ гоо сайхан эмийн бүтээгдэхүүн ч гэдэг юм уу тийм ээ. За ийм учраас энийг саяны айлчлалын зүгээр энэ гол үр дүнг энэ эдийн засгийн салбарт харах юм бол ерөөсөө харилцан ашигтай байх. Түрүүн профессор Баярхуугаа хэлсэн. Өөрөөр хэлбэл монголчууд ашиг хүртэх ёстой гэсэн. Тийм ээ. Тэгэхээр энэ гол одоо эдийн засгийн гол зарчим бол харилцан ашигтай байх зарчмын хүрээнд хийгдснээрээ энэ айлчлалын одоо эдийн засгийн салбарт гол үр өгөөж нь энэ дээр бий болж байгаамаа гэж хэлж болохоор байна. За энэ айлчлалаас бас нэг хүлээгдэжсэн үр дүнгийн нэг бол Монголын ард түмэнд ямар үр өгөөж өгөх юм бэ? Тэр дундаа одоо өмнөд Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа Монгол иргэдийн эрх зүйн орчин, эрх ашигыг хамгаалах ямар үр дүнг энэ айлчлал өгвөө гэдэг дээр бол иргэд ийм зүйлийг л хүсэж исэн. Тэгэхээр хоёр төрийн тэргүүний одоо яриа хэлцээний үеэр иргэдийн одоо бизнесийн нөхцөлийг хөнгөвчлөх гэдэг юм уу тийм ээ? Иргэдийн эрх ашигыг хамгаалах гэдэг юм уу? Энэ талаар ер нь ямар одоо зүйлүүд яригдваа? Ер нь зарим мэдээллийг харахад бол хоёр орны төрийн тэргүүн энэ сэдв дээр нэлээд ач холбогдол өгч хэлсэн гэж одоо сонсч ирсэн. Яг энэ өөрөө их тийм чухал сэдв. Монгол улс, бүгд найрамдах Солонгос улс хоёрын хооронд одоо харилцан зорчдог ард иргэд, жуулчид, оюутан сурагчид гэдэг тий. Тэгээд Солонгос улсад нийтдээ одоо 61 мянган монгол иргэн ажиллаж амьдардаг, сурдаг, байнга нааша цаашаа одоо айлчилж идэг, аялж идэг ийм тоо гэдэг 61 мянга. Тэгэд энэ айлчлалын гол үр дүнгуудын нэг бол яа харахгүй юм уу? Монгол улсын ерөнхийлөгчийн төвшөнд одоо 2021 онд ерөнхийлөгчөөр сонгогдсноос хойш Солонгостой явуулж байгаа бодлогодоо дандаа энийг ерөнхийлөгчийн төвшөнд энэ асуудлыг хөндөж ярьж ирсэн. Энэ бол зүгээр одоо саяны айлчлалын үеэр нэг хэлэлцээ хийгдээд тэгээд хоёр ерөнхийлөгч яриад ингээд тавьчихж байгаа зүйл биш. Энэ хоёр тал маш олон жилийн турш консулын шугамар, консулын газрууд хоорондоо уулзаж учирч улс төрийн зөвлөлт хуулцууд, гадаад харилцааны яамд хоорондын зөвлөлт хуулт, консулын хэлэлцээ гэдэг ингээд маш олон энэ төвшний яриа хэлцээгээр бол ярилцдаг, уулздаг. Энэ сэдв байнга яригдж байдаг. За энэ сэдв маань өөрөө их өндөр ач холбогдолтой учраас 21 оноос би түрүү хэллээ. Монгол улсын ерөнхийлөгчийн төвшөнд, айлын ерөнхийлөгчийн төвшөнд ч гэсэн энэ асуудал яригдж ирсэн. За стратегийн түншлэлийн асуудал түрүү ярьсан. Стратегийн түншлэлийг бол одоо цахимаар ковидын цаг үе байсан учраас одоо хоёр ерөнхийлөгч цахимаар уулзаж стратегийн түншлэлээ тогтоохтой хүртэл энэ асуудлыг ярьж тухайн үеийн ерөнхийлөгч нь бол одоо Мун Жэ-ин гэж ерөнхийлж байсан. Мун Жэ-ин ерөнхийлж бол энэ асуудлыг одоо онцгой анхаарч Монголоос одоо Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа ард иргэдийн тэр хөдөлмөрийн нөхцөл байдлыг сайжруулах тал дээр би өөрөө онцгойлон анхаарна гэдэг амлалтаа хүртэл өгч тэр тухайн үед бас ингээд тодорхой өөрчлөлтүүд орж сайжирч ирсэн. Энэ бол ингээд ер нь визний асуудал, консулын харилцааны асуудал өөрөө тийм амар асуудал биш. Ард иргэдийн эрх зүйн хамгаалалтын асуудал те энэ өөрөө их тийм нийгмийн хамгаалалттай холбоотой бас олон тийм сэдвээр яригддаг асуудал учраас энэ дээр бол хоёр улсын засгийн газар харилцах одоо тэр шугамудаараа нэг ялангуяа дотоод яам гэдэг юм уу тий хууль зүйн тэргийн яам харьяатын алба гадаад харилцааны яамны консулын газрууд хоорондоо уулзж ярьж ингэж хэлцээг хийдэг. За энэ ажил бол байнга тогтмол явагдаж ирсэн. За дундуур нь ард иргэд маань сонсч ирсэн зарим иргэдийг буцаагаад байна. Гэтэл энэ өөрөө улс төрийн асуудал бол бас ингээл шүүмжлэгдээл. За гэтэл одоо виз олголтын тоо нэмэгдээд байна гээл. За Солонгосын талдаа ч гэсэн элчин сайдын яамыг тойрсон одоо тэр виз зуучлалын компаниуд нь дундуур нь ард иргэдэд хөндрөл учруулж байна. За тийм авилга хэл ахуулын асуудал гэсэн яригдал явсан. Энийг ч гэсэн ингээл байнга зохицуулаад, журамлаад, сайжруулаад хоёр талаасаа байнга эрх зүйн түвшинд сайжруулаад явсан. Бид түрүү 2021 оноос стратегийн түвшил тогтоох тэр яриа хэлцээнээс эхлээд өнөөдрийн энэ ерөнхийлөгчийн хүртэл манай улсын ерөнхийлөгч уцаар байхдаа хүртэл энэ асуудлыг ярьж байсан. За саяны төрийн айлчлалын үеэр ямар шинэ том алхам хийгдэж одоо энэ үр дүн болж үлдвэ гэхээр хоёр улсын ерөнхийлөгчийн албан ёсны хэлэлцээний сэдвт орж энэ асуудлыг ойрын хугацаанд нааштайгаар шийдвэрлэх цаг нь болсон байна. Хэрвээ бид алтан үеийн харилцааг эхлүүлж байгаа юм бол одоо энэ иргэд хоорондын зорчих энэ нөхцөлөө жоохон өөрчлөе л доо. Энд ч одоо болохоо байсан байж тээ. Маш олон ард иргэдэд бизнес эрхэлж байгаа байна уу? Эрүүл мэндийн шалтгаанаар явж байгаа нь олон иргэдэд хүндрэл учруулад байна. Энд чинь нэг талдаа стратегийн түншлэлийн харилцаа, ойрхон ах トゥ угийн хэмээн бүр яригдж байгаа харилцаа байгаад байдаг. Нөгөө талдаа ард иргэдийн одоо дундууцал одоо дургуйслыг хүргээд байдаг юм юу гэхээр виз олгосон иргэдээ хүртэл одоо визтэй байхад нь хил дээрээс буцаадаг гэдэг ийм бас
гомдлоод ирдэг шүү дээ. Гадаад харилцааны яамд ер нь төрийн одоо бүхий л байгууллагууд дээр ирдэг. Тэгэхээр энэ айлчлалын үеэр бол хоёр тал маш идэвхтэй хэлцээ байсан. Одоо та бүхэн ч сонсч байсан телевизээр яригдж илсэн. Ер нь ширүүн хэлцээ болж байна гэж энэ нөхцөлийг сайжруулахгүй цаг нь болоогүй болцсон байгаа гэдэг ингээд одоо бас холбогдох яам тамгын газрууд хооронд тийм ээ мэргэжлийн дипломатууд хоорондоо гадаад харилцааны яамд хоорондын хилцээ эн чинь альчил бол наагураа сайхан явж байгаа цаагуураас хилцээ явагдсан шүү дээ. Энэ үеэр бол маш ширүүн хилцээ болсны үр дүнд бол энэ хамтарсан тунхаглалд тэр заалтыг оруулж хоёр талаасаа хүлээн зөвшөөрч одоо баталж чадсан. Тэр нь юу гэхээр гурван том үр дүн бий ярих гэдэг. Нэгдүгürt яг энэ иргэдийн солилцооны чиглэлээр нэгдүгürt ойрын хугацаанд хоёр тал замын зураглалаа гаргасан. Ойрын хугацаанд хэрхэн ажиллаж яванда визгүй болох вэ гэдэг энэ горимоо тохирч авсан. Тэгэхээр одоо консулын шугамар хоорондоо ярилцаж хамгийн наазах нь хууль зүйн төрийн яамны сайд нар нь харилцан айлчил хийж харьяатын албаных нь хоорондоо уулзаж яг ямар нөхцлөөр яаж визийнхаа одоо гормыг хөнгөвчлөх үү яванда тэгээд энэ замын зураглалын дагуу ахиж явсаар байгаад хизээ визгүй болох уу гэдэг асуудлаа ярих энэ замын зураглалын одоо гол үр дүн болж харагдаж байгаа. Нэгдүгээр. Хоёрдугаар консулын салбарт хамтарч ажиллах тухай хэлцээр засгийн газрын хоорондын хэлцээр энэ бол өөрөө их тийм чухал ач холбогдолтой хэлцээрүүд. Энд бол гол одоо визийн асуудал. Харилцан зочлох тийм ээ. Харилцан одоо зорчих тэр нөхцлүүдийг ярьдаг энэ хэлцээрийг одоо ойрын хугацаанд албажуулж хэлцээрээ байгуулах зарчмын тохиролцоонд орж хэлцээгээ дуусгасан. За энэ бол өөрөө хоёр дахь том үр дүн. Гурав дахь том үр дүн бас юу гэхээр зэрэг манай улсын одоо ард иргэд болон солонгосын иргэд манай улсад ирэхдээ эсвэл манай улс иргэд солонгос руу зочлохдоо тэнд ажиллаж амьдрахдаа жолооны үнэлгээг харилцан зөвшөөрөх тухай хэлцээр байгуулсан. За энэ өөрөө нөгөө ард иргэдийн одоо өдөр тутмын амьдрал тэнд одоо амьдралаа залгуулах эсвэл солонгосын иргэд энд ирээд одоо бизнес эрхлэхэд заавал одоо Монголын жолооны үнэлгээг авахын тулд жолооны курс суудаг, хоёр шалгалтыг нөгдөг гэдэг ийм юм байхгүй. Шууд одоо харилцан зөвшөөрсөн учраас солилцоод энийг одоо солиулаад Монгол үнэлгээ авдаг. Эсвэл монголчууд очиод Монгол үнэлгээ тодорхой хугацаанаас илүү хугацаагаар тэнд ажил төрн амьдран суухаар бол одоо хүн зөртөлгүйгээр шууд солиулах одоо солонгос үнэлгээ авах ийм боломжтой болж байна. Тэгэхээр энэ гурван нэгдүгээр жолооны үнэлэх харилцан зөвшөөрөх хэлцээр, хоёрдугаар консул хэлцээр, гуравдугаарт бол визгүй, яванда визгүй болох тэр замын зураглалыг харилцан тохиролцсон. Ийм одоо гурван том үр дүн гарснараа яванда манай улсын хоёр иргэд бол визгүй зорчих нөхцөлийг бол бүрдүүлж чадсан ийм чухал ажил болсон гэж харж байгаа. За Монгол улсын хувьд бол энэ бүс нутгийнхаа төвшөнд хоёр солонгостой хоёулантай маш ойр дотн уламжилт найрсаг харилцаатай. За ийм учраас ер нь солонгосын хойг болоод бүс нутгийн их тайван аюулгүй байдалд чухал хувь нэмэр оруулах. Нөгөө талаар бас бүс нутгийн төвшөнд сүүлийн жилүүдэд нэлээд том асуудал болж байгаа шар шорон шурхтай тэмцэгч гэдэг юм уу те байгаль орчны чиглэлээр тэмцэх чиглэлд бас Монгол улс өмнөд солонгос улстай хамтарч ажиллах хамтын ажиллагаагаа цаашдаа илүү тэлэх ийм боломжуудыг бас энэ саяны айлчлалаар ярилцсан байна лээ. Хамтарсан тунгалд бас тусгагдсан байсан. Тэгэхээр энэ сэдв бас зөвлөдөө одоо түрүүний хэлсэн дээр хамтарсан тунгалд маш олон сэдвүүд орсон. Тэр байгаль орчны одоо салбарт харилцаа, соёл хүмүүнлэгийн чиглэлээр хамтарч ажиллах гэдэг. Тэгээ бид нар одоо эндээ бас ингээд багш нар судлаачтай суугаад их тийм боломж болцоонуудыг яриад байна шүү. Саяны айлчлал ийм боломжуудыг олгоо. Тэгээд би түрүү бас Баярхуу профессорын хэлсэн нэг зүйл дээр бас нэг юм нэмж хэлье гэж байна. Их тийм зөв зүйтэй бас дүгнэлт юм уу гэж би өөрөө дотор бас бодож байгаа учраас юу гэхээр боломж болцоо зөндөө байна. Төрийн одоо айлчлалуудын хүрээнд, гадаад харилцааны сэргэлтийн хүрээнд идэвхтэй явуулж байгаа энэ гадаад бодлого, наадмын дипломат үйл ажиллагаа, иргэний дипломат үйл ажиллагаа, музейн дипломат үйл ажиллагаа, соёлын дипломат үйл ажиллагаа маш олон одоо энэ хамтын ажиллагаануудыг бид нар ярьж штэ идэвхтэй явагдаж байна, амжилттай байна. Гэхдээ бид нар одоо тэгээ яах юм бэ гэдэг асуулт. Тэр Баярхуу профессор бас ярьж штэ маш олон боломжийг ашиглахгүй байна гэж. Тэгэхээр хариулт нь өөрөө бид одоо бас зөвхөн гадагшаагаа хандаж ажиллахаас гадна дотооддоо маш их ажил хийх хэрэгтэй байна. Боломж болцоо зөндөө байна. За би зүгээр ганц хоёрхон жишээ аваад ярив. Чөлөөт улдааны хэлцээр эсвэл эдийн засгийн түншлэлийн, иж бүрийн түншлэлийн одоо эдийн засгийн хамтын ажиллагааны хэлцээр гэдэг. Энийг бол зарчмын хэв цай тохирчлоо. Өнөө доктор бол сая хэлж байна. Би бас яг энэ засаг талаасаа гэдэг юм уу, төр талаасаа ярихад бол энэ чөлөөт улдааны хэлцээрийг байгуулах хэлэлцээ өөрөө их амаргүй байдаг. Манайх бол та өөрөө түрүүн хэлсэн зөвхөн Японтой нэг чөлөөт улдааны хэлцээртэй. За тэрнээс бол маш их юм сурсан. За дараагийн хэлэлцээр маань одоо манад ашигтай байгаасаа гэсэн ард иргэдийн юмс хүлээлт байгаа шүү дээ. Хувийн хвшлийнхэн маань ч гэсэн баялаг бүтээгчид маань ч тэгж харж байгаа. Маш олон алдаанаас суралцсан. Жишээлбэл Японтой хийсэн одоо хэлэлцээрт бид нар чацарганыхаа бүтээгдэхүүнийг, чацарганы ундаа гэдэг юм уу, сироп, шүүсээ одоо гаргах
ийм боломжтой болсон хэдий ч савлгаан дээр нь ярилцаж тохироогүй. Урд хөршөөсөө авдаг савлгаанд хийгээд Япон руу гаргая гэхэд бол Япон тэр савны одоо химийн орцыг бол зөвшөөрдөг учраас тэр часарганы бүтээгдэхүүн маань бол гарах боломжгүй байсан. Тэгэхээр тэрийг хүртэл хилцээндээ оруулж хилцэж тохирдог энэ чөлөө толгойн хилцээний хилцээ өөрөө амаргүй л дээ. Олон жил явагддаг, олон үе шаттай явагддаг. За тэгээд түрүүн өөрөө хэлсэн хөгжсөн өндөр дээд төвшөнд хөгжсөн ийм улс бол одоо хөгжиж байгаа оронтой хилцээ ихтэй. Аль болох өөрийнхөө талд ашигтай хилцээ их гэдэг. Тэгэхээр манай улсын саяны энэ төрийн айлчлалын одоо үеэр Солонгосын ерөнхийлөгч манад бас хийсэн айлчлалын үеэр эдийн засгийн хөгжлийн яам болон одоо гадаад харилцааны яамны хэлэлцэгч нар маань идэвхтэй ажиллаж тохирсон нэг гол зүйлийн агуулга нь бол юу байсан бэ гэхээр энэ харилцаа ашигтай байх хэрэгтэй. Монголд ашигтай байх хэрэгтэй, Солонгос ашигтай байх хэрэгтэй. Энэ дээрээ бол хатуу зогсож чадсан. Тэгээд тэр утгаараа энэ зарчмын хувьд тохиролцоонд хүрээд за үргэлжлүүлэн хэлцээгээ ерөнхийдөө салбараар нь ярьж хэлж дууслаа. Мэдээж энэ чинь одоо ингээд олон нийтийн хилцүүлэг явах хэрэгтэй. Худалдаа ажилтны танхимууд нь уулзах хэрэгтэй. Компаниуд нь яг ямар бараа бүтээгдэхүүн гаргах боломжтой байгаа гэдгээ ярилцах хэрэгтэй. Гээд ингээд маш олон нюансууд бий л дээ. Тэгэхээр энэ дээрээ бид нар одоо дотооддоо хувийн маань төрийнхэн маань судлаачд маань бүгдээрээ л ажиллах хэрэгтэй гэж хэлээд байгаа. Ингэснээр энэ түрүүн ярьсан тэр гоё хилэгддэг эдийн засгийн солонгоруулалт те гадаад харилцааг эдийн засгжуулах олон улсын харилцаанд одоо эдийн засгийн агуулгыг нэмэх гэдэг энэ дээр бол онцгой анхаарах хэрэгтэй гэж би бодож байна. Соёлын харилцаа гэдэг үг ярьлаа. Соёлын харилцаа бол үнэхээр чухал ач холбогдолтой. Та бүхэн бас анзаарсан болов Солонгосын ерөнхийлөгч маань өөрөө ирээд Сеулийн гудамжаар яваад СУ-гаар ороод Солонгос гомонгой идэл тийм ээ Солонгос иргэдтэйгээ уулзаал Солонгосын үндэсний хувцас өмсч үндэснийхээ иргэдтэй уулзаал ингээл явж байна. Тэрнтэй яг адил төвшөнд манай бараг илүүч төвшөнд гэж хэлж болохоор тийм манай улсын наадмын ЮНЕСКОд бүртгэлтэй дэлхийд ганц одоо монголчууд бидний одоо соёлын, эв нэгдлийн, тусгаар тогтнолын дархлаа бөгөөд одоо бэлэг тэмдэг болсон наадмын үеэр энэхүү айлчлалыг одоо бас хийж гинэ гэдэг маань тэр олон ач холбогдолтой музейн хамтын ажиллагаа байж байна. Дөнгөж саяхан Монгол улсын одоо үндэсний музейн статустай Чингис хааны үндэсний музей маань Евразийн музейн удирдлагуудын форум олон улсын хурлыг Монгол зохион байгууллаа. Тэгээ энэ музейн хамтын ажиллагаа гэдэг маань өөрөө зүгээр нэг хоёр үзэсгэлэн үзмэр тавьдаг байгууллага хоорондоо уулзах. Энд дандаа өв соёл, үх түүх явж байдаг. Соёл Солонгосын ерөнхийлөгч бас өөрөө ярин дундаа дурдж ирсэн. Монголчууд та бүхний одоо өв соёлоос гадна энэ төр ёсны чинь 2000-аас илүү олон жилийн түүхтэй энэ улсын ач холбогдол энэ сүр хүч тэр жин дардаг тэр яагаад монголчууд Монгол байдгийг яагаад өнөөдрийг хүртэл энэ олон одоо түүхийн том нухчаан дундуур явсан ч гэсэн монголоор ингэж байж чадаад байгаа юм бэ гэдгийг энэ музейг үзээд ойлголоо гэдгийг бол үдсэн усуд ярьдаг шүү дээ. Тэгэхээр тэр одоо манай их Монгол улсын зөвхөн танхимаасаа гадна тэр хүннүүгийн үеийн булшны олдрууд тий одоо маш Солонгос улстай бол энэ соёлын салбарт хамтарч ажиллахад итэйхэн байгаа юм л та. Ягаад тэгэхээр соёлын довтлогоог маш том хэмжээгээр хийдэг. K-pop байж гэн K-pop байна ус K-wave гэж одоо Солонгосын давлага энэ дээрээ бол одоо аль болох л одоо тэр Солонгос гэсэн ийм өгөгдөлтэй Солонгос гэсэн шинж маягтай ийм одоо том iconic юмнуудыг гаргаж ирэл бий болгоол тэрийгэ хүлээн зөвшөөрүүлэл худалдаалал тэрийгээрээ амьсгалуулаад шүү дээ. Түрүүн Баяхуу профессор гэсэн хэлж байна те одоо хоолны соёл. Одоо бараг л бид нар ч одоо Солонгос хоол манай үндэсний хоолны нэг хэсэг байх ёстой юм шиг бодчихсон. Өөр улс орнууд очихороо Солонгос хоол нь муу юм байна гэж ярьж байгаа шиг тийм ээ. Тэгэхээр манай улсад бол үнэхээр энэ хоолныхон соёл маш одоо мундаг орсон. За одоо тэр гоо сайхны бүтээгдэхүүн, хувцас, мод, фэшн юу гэдгийг эргээд харахаар бид нар юу хийж байна вэ дахиад асуух хэрэгтэй. Тэгэхээр одоо энэ айлчлалын хүрээнд соёлын салбарт хамтарч ажиллахад тунхаг хүчтэй бас тусгаад авсан учраас зөвхөн наадмаараа дипломат үйл ажиллагаа явуулаад энэ 3 хоногийн турш Монголын өв соёл, үг түүх, үнэт зүйлийг гадагш нь эсвэл тэр ирж байгаа улсын ерөнхийлөгчөөр дамжуулж танилцуулахаас гадна айлчлал дууссаны дараа бид нар соёлын хамтын ажиллагааг яаж хийх ёстой? Хөрөнгө мөнгө зарцуулах ёстой, адилхан довтлогоо хийх ёстой, Монголын наадмыг тэр улсад нь хийж явах ёстой. Монголын соёлын өдрүүдийг хийх ёстой. Бас тунхаг хүчийг тусгацсан нэг зүйл нь Солонгосын соёлын төвийг Монголд байгуулах, Монголын соёлын төвийг Солонгост байгуулах гэдэг зүйл орсон байна. Тэгэхээр энийгээр дамжуулаад энийг зөвхөн заавал ингээд зөөлөн хүчний бодлого гэдэг талаасаа гэдэг юм уу, стратеги талаасаа хараад байхаасаа гадна иргэд хоорондын харилцан ихтгэл, харилцан ойлголцол, соёлын харилцаа нэн чухал байдаг. Тэгээд харилцааг би яагаад дандаа хүн хоорондын харилцаа болон соёлын харилцаа энэ зөөлөн хүчний бодлоготой уйж яриад байдаг вэ гэхээр альва харилцаа хоёр улсын хооронд байна уу?
олон улсын байгууллагууд хооронд байна уу? Бүр нүүбийн харилцаа ч гэсэн хүн хоорондын харилцаан дээр тогтчиход учраас ард иргэдэн хоорондоо бие биенийгаа сайн ойлгож, хүндэлж, энэ хүний үнд зүйл нь ийм юм байна. Энэ монгол хүн ийм зан арашинтай байдаг нь энэ өв соёлтой нь холбоотой юм байна. Солонгос хүн ийм байгаад байдаг нь Солонгосын түүхтэй холбоотой байна гэж харилцан итгэцэж ойлголцсны үндсэн дээр харилцаа өөрөө тийм өгөөжтэй, ийдэг, эрхэмсэг, дээрээс нь бас юм илгэмсэг тотно. Тэгээд энэний чинь нуруунд дээр харилцаа ашигтай гэдэг энэ юм явах учраас энэ одоо соёлын харилцаа бол өөрөө юм чухал ач холбогдолтой байд юм. Бас түрүүн хэллээ инх тайван найрамдал Солонгосын хойгийн гэдэг энэ амаргүй сэтвэлтэй. Тийм учраас манай улс өөрөө инхийг эрхэмсэн олон тулгуурт нээлттэй бие даасан гадаад бодлоготой улсын хувьд Улаанбаатарын яриа хэлцээ гэдэг энэ механизмыг бий болгосон. За энэ дээр судлаачид ирдэг, улс төрчид ирдэг, маш олон янзаар хилцдэг, маргалддаг, санал бодол зөвлөддөг. За одоо хойд Солонгос маань одоо бүр цөмийн зэвсэггүй байх биш, цөмийн зэвсэгтэй орон гэдгээ өөрсдөө тунхаглаад тавьчихсан. Тэгэхээр энэ дээр бол гадаад харилцаа, гадаад бодлого, геополитик гэдэг бол байнга өдөр болгон, секунд болгон өөрчлөгдөж байдаг. Тэгэхээр манай одоо Улаанбаатарын яриа хэлцээний механизм маань өөрөө энийг дагаж бас яаж хөгжих үү? Энд одоо ямар шүү оролцогч нараа оролцуулах уу? Нөгөө нарратив буюу судлаачдын маань үнцэг хүртэл өөрчлөгдөх болоо явчлаа шүү дээ. Тэгэхээр номлол нь одоо улс орнуудынх өөрчлөгдөд байгаа учраас манай энэ гадаад бодлогын хүрээнд явуулж байгаа Улаанбаатарын яриа хэлцээ гэдэг энэ механизм бол маш сайн механизм. Энийг бол байнга хөгжүүлж явах хэрэгтэй. Яг нарийн ярих юм бол энэ бүс нутгийн улс орнууд инх тайван найрамдлалаар ярилцдаг цорын ганц платформ болж үлдсэн байна. Тэр энэ бол бас л манай нөгөө олон тулгуурт гадаад бодлого гэдэг маань зөвхөн олон улсууд дээр тулгуурлах биш, олон сэдв дээр, олон одоо судалгааны багууд, уулзварууд дээр, олон хандлагууд дээр, олон өнцгүүд дээр суурилдаг ийм гадаад бодлого учраас бид байнга ийм амьд, хөдөлгөөнтэй, идэвхтэй, прагматик, бие даасан ийм гадаад бодлого явуулж байгаа юм бас нэг илэрлэл мэдээж төрөүний дээр хэлэлцээ, Улаанбаатарын яриа хэлэлцээ, чөлөөт улдааны хэлэлцээрийн тэр байр суурь, соёлын одоо гадаад бодлого, тийм ээ, музейн хамтын ажиллагаа тэгээд энэ одоо түүхийн археологийн хамтын ажиллагаа бас түрүүнд дурдлаа шүү дээ. Энэ далай дор байгаа одоо түүхийн олдруудыг ялангуяа тэр гуйлын улсын үеийн түүхэн олдруудыг хамтар судлах, олборлох, гаргаж ирснийхаа дараа судлаад энэ талаар одоо хамтын ажиллагаа тухайн үед ингэж явагдаж исэн юм гэдгийг ярьж таниулах нь өөрөө зөвхөн биднэрт ч биш, шийдвэр гаргагч нарт болон судлаачд сонирн биш, бас иргэд нийт ард иргэд ч гэсэн сонирхолтой. Ингэснээрээ нөгөө төрийн эрхэмсэг оршихуй, өөх түүхийн маань үнц юм, монголчууд бидний болон солонгосчуудын бас өөрсдийнх нь үнд зүйл нь ямар байдгийг гэдгийг яаж явж ирсэн гэдгийг ингэж ойлгосноор л үндсэндээ бас бид өөрсдөө хэн бэ, цаашдаа ямар байх вэ, хэн байх вэ гэдгийг тодорхойлох юм л байна л да. Тэгээ энэ болгоны цаана бас л гадаад бодлого явж байгаа. За нэг зүйлийг тодруулъя. Түрүүн тэр хэлцээн дээр Монгол улсын хувьд бол Японд худалдааны чөлөөт худалдааны хэлцээртэй. Өмнөд Солонгос улстай бол одоо иж бүрэн эдийн засгийн хэлцээр гэж яриад байгаа. Иж бүрэнгээ ялгаатай байгаад байна тий. Японтой байгуулснаас өмнөд Солонгос дээр манайх одоо ямар ялгаатай юм яриа хэлцээ хийж ийн хэлцээр байгуулахаар. За чөлөөт худалдааны хэлцээр Японтой байгуулсан. За иж бүрэн эдийн засгийн түншлэлийн хэлцээрийг одоо бүгд найрамд Солонгос улстай байгуулах гэж зарчим нь бол одоо тогтцсон. За иж бүрэн за бүгд найрамд Солонгос улсын хувьд гэх юм бол иж бүрэн эдийн засгийн түншлэлийн хэлцээр гэдэг бол маш өргөн цар хүрээг хамарсан ийм одоо хэлцээр байгаа учраас энэ бол иж бүрэн гэдэг утгаараа бол нэлээд юм онцлогтой байгаад байгаа тийм. Нэг зүйлийг түрүүн цухас дурдаад өнгөрсөн. Өмнөд Солонгос улс маань цахим хөгжлийн салбарт одоо дэлхийд тэргүүлэгчдийн нэг. Монгол улстай бас цахим шилжилтийн чиглэлээр хамтарч ажиллая гэдэг зүйлийг бол бас хамтарсан тунгалт тусгасан байна лээ. Энэ дээр та бүхнээс дунд нь одоо асуултаа үлдээч. Тий, цахим хөгжлийн хувьд бол Солонгос улс мэдээж тэргүүлж байгаа. Гэхдээ Солонгос улс бас ганцаархан биш. Ер нь цахим хөгжил, мэдээллийн технологи, хиймэл оюун гэдэг энэ гурван юмчууд сүүлдээ нэг гэж ойлгож ирсэн. Тус тусдаа салаад хоорондоо уялдаа холбоотой боловч тусгаалan хөгжүүлж байгаа улс орнуудын бас нэр нь өөр байгаа даа шүү дээ. Жишээл одоо бид Төв Аз руу чиглэсэн гадаад бодлогын хүрээнд маш олон Төв Азийн улс орнууд 5 орноор явж үзлээ. Казахстан бол Alim AI гэдэг байгууллагаараа дамжуулаад Төв Азтай одоо тэр цахим хөгжил дотроо хиймэл оюуныг бол одоо өндөр дэвшинд хөгжүүлэхээр ажиллаад 28 он гэхэд бол бэлэн болохоор аль хэдийн зарлаа явж байна. Хамтын ажиллагаа гэсэн нэг ялангуяа далаад гарцгүй орнууд дотроо бол тэргүүлэх номер 1 болсон явж байна. Солонгос улс бол дэлхийд бол мэдээж тэр интернетийн хурд за тэгээд энэ ашиглалт
Энэ тэрээрээ бол маш одоо тэргүүлж байгаа учраас энэ захин хөгжлийн яам нь захин хөгжлийн салбарт хамтарч ажиллах инновацийг бол нутагшуулах гэдэг энэ талаар бол одоо бодлогоо хэрэгжүүлээд явж байна. Манай улсын хувьд бол өөрөө бас энэ e-Mongolia-га хөгжүүлэхдээ яг энэ IT-ийн чиглэлээр хөгжүүлэхдээ бол Сингапур болон Эстоны моделийг ашигласан. Тэгэхээр энэ моделүүд маань өөрсдөө хоорондоо уялдаа холбоотой болж бас харилцан адилгүй. Тэгэхээр энэ бол дахиад түрүүн бас Баярхүү профессорын хэлсэнтэй адил Солонгосын талаас энэ салбарт хамтарч ажиллая. Манайх ийм чадвартай шүү гэдгийг хэлж байгаа асуудал. Дахиад л хэлэхэд одоо бүрэн боломжтой. Манай IT-ийн салбарын залуучууд, стартапууд одоо ялангуяа AI буюу хиймэл оюуны чиглэлээр одоо бизнес эрхлэх гэж байгаа залуучууд, тодорхой төслүүд компаниуд энэ тодорхой төсөл яригдаагүй энэ дээр бол энэ салбарт хамтарч ажиллах боломжтой байна гэдэг энийг бол хэлсэн. Тэгэхээр бизнес форумыг түрүүн Баярхүү профессор болон өнөрөө багш хэлж байна. Энэ бизнес форумын үеэр бол тэр сонирхол нь угаасаа байсан. 250-аад Монголын компани айлын талаас ижил тооны компаниуд ирж оролцож байна. Хоёр ерөнхийлөгч нь өөрсдөө орж нээж ин гэдэг бол өөр ач холбогдол өндөр түвшинд байна гэсэн. Эргээл дахиад хэлэхэд яг бодиттой юу хийгдэх вэ гэдгийг хувийн хвшлэн шийдэх хэрэгтэй. Боломж бололцоог нээгээд өглөө хамгийн өндөр түвшинд улс төрийн түвшинд бол одоо ингээд харуулад өглөө ерөнхийлөгч нь хүртэл дэмжиж байгаа юм байна гэдгийг хэлээд өглөө. Манай улсын ерөнхийлөгч гэсэн Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрсөх 21 оноос хойш хийгдсэн бүх төрлийн айлчил дээр нэг том мессежийг дандаа түгээсэн. Нэгдүгээр зөвхөн одоо зээл тусламж тийм бодлого явуулахаа болий. Харилцаа ашигтай хамтын ажиллагааг өрнүүлдэг бай. Бизнес форумаа зүгээр нэг харилцан мэдээлэл солилцдог байгахаас шинчилж бизнес форумыг бизнес форумаасаа гадна бизнес уулзалтаа, бизнес аялалтай кластеруудыг явж үздэг энэ бизнесийнхандаа боломж олгодог ийм байлгаа гэдэг энэ том зарчмын өөрчлөлтүүдийг хийснээсээ гадна нэг том мессежийг дандаа өгч ирсэн. Тэр нь юу гэхээр Японтай ч тэр, Солонгостой ч тэр, өмнөх улс орнуудтайгаа ч тэр юу гэсэн бэ? Ялангуяа Япон дээр бүр хэлсэн шүү дээ. Манай хоёр одоо улс бизнесийн салбарт одоо ингээд нийтдээ 50 жил бас хамтарч ажиллаад бие бинийгаа таниад ирлээ. 50 жилийн явгаар тэгж хэлсэн. Гэхдээ гарсан алдаа мадгүй зөндөө бий. Одоо энэ одоо нээлттэй ярих хэрэгтэй шүү дээ. Бас манай хувийн хвшлийнхэн маань Японы талыг бас залилсан мэхэлсэн одоо ч олон улсын хэмжээнд манайх бас арбитрийн шүүхтэр явж байгаа компани зөндөл байгаа. Тэгэхээр энэ нэг юм жоохон зэгслэх хэрэгтэй, дотооддоо жоохон сахилга баттай болох хэрэгтэй, чамбаарах хэрэгтэй. Наад зах нь одоо түншээ хуурч мэхлээд байдгүй юмар байгаа. Нутагтаа авчирчаад тэгээд хуйлтайгаа нийлж байгаа мэхэлдэг ч юм уу те. Тэгээд залилдаг, залилангийн хэрэгүүд их байдаг. Энэ өөрөө зөвхөн тэр хоёр компани хооронд болж байгаа үйл явдал боловч эргээд нөгөө Монгол улсын гадаад байгаа тэр нэр төрд байнга сөргөөр нөлөөлж байдаг. Бизнесийнх нь ирээл судлахаар манай улсын энэ компаниг ингэж залилаад бүр одоо дотоодын шүүхээр гарсан шийдвэр нь хүртэл хэрэгждэггүй штэ гэдэг ийм мессеж явахад бусад том компаниуд нь орж ирэхгүй байх. Ийм аюул байж. Тийм учраас ерөнхийлөгч бол дандаа хэлж байгаа хийгдсэн алдаа мадаг байгаа тэднэргээ бид нар засаж байгаа. Хөрөнгө оруулагчдад аль болох ээлтэй, нээлттэй, гэхдээ харилцан ашигтай хөрөнгө оруулалтын орчныг манай засгийн газар бүрдүүлж байгаа. Энэ дээр та бүхэн маань ирж хамтдаа харилцан ашигтай бизнес хийгээч гэдэг энэ үрээг бол байнга хэлж байгаа. Энийгээр их онцлог. Өмнө нь бол одоо зүгээр ийм сайхан бизнес форумд оролцох юм бол одоо нээлтийн үг хэлээд дуустдаг байсан бол ерөнхийлөгч маань дандаа нэгдүгээрт уриалж байгаа, урьж байгаа, алдаагаа засснаа бид нар хэлж байгаа. Цаашдаа итгээд хамтарсан ийм ашигтай бизнесийг босгоод явъя гэдэг энэ зарчмыг л байнга баримталж явж байгаа нь сүүлийн 5 жилийн хугацаанд хийгдэж байгаа. Эдийн засгийн гадаад бодлого гэж ярьж болдог болвол манай салбарт бол яг тийм томьёол бол ховор. Гэхдээ байдаг бол энэ дээр бол баримталж байгаа баримтал журам нь өөрөө харилцаа ашигтай байх, зээл тусламжийн бодлогоос илүү зайлсхийх, харилцаа ашигтай хамтарсан бизнесийг эрхлэх. Тэгээд манайх бол гадны хөрөнгө оруулагчдад ээлтэй. Гэхдээ өөртөө ашигтай ийм бизнесийн орчныг бүрдүүлж байгаа шүү гэдэг мессежийг л байнга өгдөг. Өнөөдрийн хэлэлцүүлгээр Монгол улсын 3 дахь хөршүүдийн нэг стратегийн түншүүдийн нэг өмнөд Солонгос улсын төрийн тэргүүний Монгол улсад хийсэн төрийн айлчлалын гадаад бодлогот үзүүлэх үр нөлөө, эдийн засаг, улс төр, соёл хүмүүнлэг гэд олон талын харилцаанд үзүүлэх үр нөлөөг өнөөдөр бид Монгол улсын их сургуулийн багш доктор Бат Цэцэг, профессор олон улсын харилцаа судлаач Баярхүү, Монгол улсын их сургуулийн багш доктор Өнөрмаа, Монгол улсын ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх доктор Одоёр гэсэн ийм зочдыг урьж өнөөдрийн хэлэлцүүлгээ өрнүүллээ. Гадаад харилцааны сэргэлт хэлэлцүүлгийн энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлж байна. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.